За сайн байна уу? Намайг их болдын хамар гэдэг. За би 2014 он Монстэд сургуулийн хүний хэмжээ мэргэжлээр төгссөн. За ингээ 2014 оноос хойшоо 10 дахь жилдээ өргөх сумын хэмнэлэгт одоо анхаас шатны тусламж үйлчлэгээ үзүүлэн ажиллаж байна. За энэхүү өргөө өрхийн иргэнүүдийн төвд болохоор за 2020 оноос за ингээд 6 дахь жилдээ боловсролдөө ажиллаж байна. За манай эмнэлгийн хувьд бол за сонгон орхинд үргийн 7-40 дугаар хорооны 17,000 орчим иргэнд анхаас шатны тусламж үйлчлэгийг одоо ЭМН-с 5292/2017 стандартын дагуу тусламж үйлчлэг үзүүлж байгаа. Хүний хэмж гэдэг мэргэжлийг сонгосны хамгийн сайхан давуу тал нь юу гэхээр за тухайн хүнийхээ амь нас эрүүл мэндийг аварч байгаа нь л хамгийн чухал нэмдэн сэтгэл үлддэг мөч гэж хэлээ да. Яг хариуцсан хэсгийн өрхийн хүн амд бол яг нэг бүрчлэн анхаас шатны тусламж үйлчлэгийг айлбарт үзүүлдэг. Өрхийн эмчийн давуу тал бол яг бид бол яг нарийн мэргэжлийн эмчнэр шиг бол тэгж зөвхөн дотрын эмч дотоод шүүлж гэдэг юм гэмтэл гэдэг чиглэлээр явдаггүй. Ерөнхий мэргэжлийн бүхэл тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Харуултаа унтахад мэдрэлийн эмчийн үзлэг хийн, цэргийн засах тусламж үйлчлэгээ үзүүлэн тийм ээ. Дотрын эмчид дотрын эмчийн оронд мэдээж тухайн хүний шинжилгээнд дээр үндэслээд өдрийн эмчилгээнд хамруулна гэдэг юм уу. Ер нь бол яг олон нарийн мэргэжил тал руу бол хөрвж ажилладаг нь давуу тал болдог биднэрт. За ажлын нэг өдрийн хувьд бол за өдөрт дунджаар 40-50 иргэнд бол анхаас шатны тусламж үйлчлэгээ, үзлэг онцлогоо шинжилгээ, эмчилгээг бол үзүүлдэг. За тэгээд ер нь бол яг өдөр бүр бол яг ингээд өрсөлдөл бүлгийн хүн амдаа 4-5 дахь бүлгийн хүн амдаа гэрийн эргэлтийг хийж бол үйл ажиллагаа маань эхэлдэг байгаа. За тэгээд ер нь бол яг нийт ард иргэдийн дунд бол яг халдвар бус хүчний тохиолдол бол маш их байдаг. За дээрээс нэмээд бол яг иргэдийн маань эрүүл мэндийн анхаас шатны боловсролын мэдлэг дутуугаас халдвар бус өвчний за тэр дундаа бол яг нэгдүгээр бол артерийн даалт хэсэх өвчин үүнээс улбаалаад болохоор зүрхний шигдээс тархины цус харуултын тохиолдол бол их байдаг. За хоёрдугаар болохоор яг хорт хавдар өвчний тохиолдол болохоор яг онцлогдож байгаа тохиолдлын маань бараг 70% нь бол яг 3-4 үедээ бол онцлогдож байгаа. За манай харийн иргэдийн хувьд бол за энэ дээр л маш их эмзэгж явдаг. За манай эмнэлгийн хувьд бол яг өөрсдөө ингээд онцлогоо шинжилгээг авч байгаагийн давуу тал болохоор яг гэхээр эрүүл мэндийн даатгалын 4 төрлийн тусламж үйлчлэгээс өдрийн эмчилгээг манай өрхийн эмнэлэг өөрсдөө хийдэг. За энэ дөр бол яг тухайн үйлчлүүлэгчтэй бол өдрийн эмчилгээг үзүүлэхэд яг өөрсдөө авсан онцлогоо шинжилгээндээ үндэслээд эмчилгээгээ хийгээд явдаг учраас тухайн иргэнд өөр газар очиж шинжилгээ өгөөд олон газар очиж шинжилгээ бүрдүүлж явдал судал их гаргахгүйгээр за аль болох үгийн ойр хугацаанд тусламж үйлчлэг үзүүлэх давуу тал та. Онцлогоо шинжилгээнд дээр бол манайх сая 2025 онд болохоор интернет эмнэлгээс бол чанарын баталгаа ажилтаа бол авсан. За тэгээд нийтдээ бол цусны ерхий шинжилгээ, шээсний ерхий шинжилгээ, биохимийн шинжилгээний үзүүлэлттэйгээр нийлээд 30-аас 40 орчим шинжилгээг бол нийт иргэдээс бол авах боломжтой байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ гэдэг зүйл дээр л өрхийн эмнэлгүүд анхаас шатны эмнэлгүүд төв ажилуулдаг үр дүнтэй юм байна л дээ. Яг онцлогоо шинжилгээ бол нэг тийм манай дэрлэг ачаагүй. Ягаад гэвэл яг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой байхгүй юу? Өрхийн эмнэлгүүд маань. Тэгэхээр яг амьдралын зөв хөвшил эрүүл дадлал гэдэг өвчнөөс өөрсдөө урьдчилан сэргийлэх тийм мэдлэг мэдээлэл болох нь хамгийн чухал. За өрхийн эмчийн хувьд бол яг ингээд нэг өрхийн эмч зөвлөгчд ногдож байгаа хүн амын тоо батлагдсан хэмжээнээс их байдаг учраас яг өдөр тутмын хийж байгаа ажлаар ажлын ачаалал маш их байдаг, тэрэл хэцүү байдаг та. Яг ер нь бол дунджаар л 1500 тусламж үйлчлэг үзүүлэх ёстой. Тэгээ яг одоогор бол 2500 гэхээр бараг нэг дахин их хүн ам тусламж үйлчлэг үзүүлэхээр за яг хүн бүрт хурц үйлчлэх тусламж үйлчлэг юм жоохон чанаргүй болчих гээд тал байдаг. Тэр л өрхийн эмчийн ажиллахад хүндрэл бэрхшээл болдог тал та. За нийт эмч нартаа
олон улсын эмчнэрийн баярын мэндийг хүргье. Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл их, одоо хамгийн сайн сайхан үнийг хүсье.